тухайн дуу хэдэн удаа дуулагдсанаас хамааран болохоос уран бүтээлч бүгд энэ системийг нэвтрүүлэх гэж энэ ажил юу болж байгаа вэ? За бид нар нэлээд олон системүүдийг судалж байна. Ер нь бол одоо Монгол улсад оюуны өмчийн асуудал одоо маш чухлаар тавигддаг тийм ээ. Тэгээд тэр дундаа одоо манай уран бүтээлчид ялангуяа одоо нэг дуу бүтгэхэд тэрийг шүлгийн зохиож байгаа нэг хүн байна. Үүн дээр нэмээд аян зохиож байгаа нэг хүн байна. Тэгээд тэрийг одоо дуу болгож амьлуулад олон нийтэд түгээж байгаа дуучин гэдэг нэг хүн байна. Тийм ээ. Энэ гурвын хоорондын харилцаа байдаг. Тэгээд энэ хүмүүс маань хоорондоо гэрээ хийгээд тухайн дуунаас бий болгож байгаа тэр ашгаа ямар одоо хувь хэмжээгээр хувааж авах юм бэ гэдээ ингээд явах хэрэгтэй байдаг. Гэтэл одоо энэ дээр дахиад дөрөвдөгч этгээд буюу тухайн дууг бас ингээд ашиглаад орлого олж байгаа ийм асуудал. Тэгээд бид нар соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулийг 2023 онд баталсан санагч чинь би өөрөө ажлын хэсгийг хахалж ирсэн. Тэгээ энэ хуулийн нэг гол амин сүнс нь юу вэ гэхээр дуу гэдэг бол бас одоо соёлын бүтээлч үйлдвэрлэлийн нэг чиглэлийн бүтээгдэхүүн байгаа байхгүй. Тэгэхээр эндээс бид нар яаж ашгийг зөв зохистой олж авах ёстой юм бэ? Тэрийг яаж хуваарлах ёстой юм бэ гэдэг ийм заалтыг оруулж өгсөн байгаа. Тэгээ энэний нэг хэлбэр нь л ерөөсө дуун дээр гарч байгаа хэлбэр нь тэр караокед бид нар тоолорын систем суулгадаа гэдэг асуудал. Тэгээд одоо тэр чин том одоо IT систем байгаа учраас бид нар судалж байна. Тэгээ өмнөх хугацаанд боллоо ингээд бас яг төдийлөн яг энэ системийг бид нар аваад нэвтрүүлнэ гэсэн тийм тодорхой юм огт байгаагүй учраас бид нар шинээр судлаад за мөн одоо хамтын удирдлагын юм одоо зохиолчдын, дуучдын байгууллага гэж байгаа эднэртэйгээ яаж хамтарч ажиллах уу? Тэгээд тэр системийг ерөөсөө хамтын удирдлагын байгууллага нь өөрөө хянаад тэндээс одоо орлогоо аваад тэгээд одоо зохиогчд нь гэрээнийхэн дагуу орлогыг хуваарлж өгөх ийм ерөнхийдөө тогтолцоо байна. Тэгэхээр бид нар Солонгосын, Японы гээд яг энэ чиглэлийн одоо яг тийм ашиглагдж байгаа програмуудыг судалж байна. Тэгээ тун утгагүй одоо энэ 4 юм уу 5 сард бид нар ер нь тодорхой шийдвэрийг засгийн газар танилцуулж гаргуулад тэрнийхээ дагуу караокены системийг бол хамгийн урд нь нэвтрүүлж болох юм байлээ.